Tweet, 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 tweet. Flap, 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 flap. Shake, 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 shake. Clap, 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 clap. Өнөөдөр хөөрхөн хүн, хөөрхөн охин нь 3 нас хүрлээ. Тэгвэл 3 настай хүүхдийн нөхөшлийн онцлог, тэд юу хэрхэн хийж чаддаг тухай башин бяцхан зөвлөмжийг та бүхэнтэй хуваалцах юм. Энэ нас бол маш онцлог. Дархны хөгжлийн хамгийн уян хатан үе тул гэр бүлийнхний дэмжлэг оролцоо хэдий ч нэх байна. Хүүхэд төдий ч нэ бүх талаар хөгжих боломжтой буюу зөв зохион байгуулалттай сэтгэж эхлэх үе юм. Ялангуяа ой тогтоолтын хамгийн эрчимтэй үе. Урьдчилан сануулхад хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, орчны соёл, амьдралын хэмнэл өөр тул ерөнхий хөгжил нь 2-6 сараар зүрх тохиолдол байдаг тул энэхүү онцлогууд зарим хүүхдийн хувьд 4 наснд ажиглагдаж магадгүй эцгийх та бүхэн бас анхаараарай. Хэн, юу, хаана гэсэн асуултуудыг яриандаа хэрэглэхээс гадна эргээд ийм асуултанд 3-5 үгтэй өгүүлбэрээр хариулж чадна. Уруулан төсөөлөн бодох чадвар нь маш хурдтай нэмэгдэж, давсалж ярих, зүйдэ болон төсөөлд ярихдаа дуусахгүй зохион байгуулалттай үргэлжлсээр л яриад байна. Буруу зүйл хийснээ мэдэрч бусд руу түлхэх аргаа мэддэг болно. Аав ээжтэйгээ хамтран тоглох дуртай болж таныг тоглоом руу татах янз бүрийн арга хэрэглэнэ. Хамтарч тоглох үед нь хүүхдийн нийгэмшигэн хөгжил, танин мэдэх хөгжил, хэл ярианы хөгжил нь маш эрчимтэйгээр дэмждэг учраас та цаархалгүйгээр хүүхдтэйгээ хэсэгэн хугацаанд хамт тоглоорой. Яагаад гэмээн асуух нь тасралтгүй үргэлжлэдэг сониуч үе нь эхэлнэ. Өмсөх хувцас идэх хамтд нь тоглоомдоо хүртэл өөрөө сонголтоо хийв. Ялангуяа охтууд илүү эрт эхэлнэ. Энэ үе дээр нь та сайн дэмжээд өгөөрэй. 2 зүйлээс сонголт хийж асуух нь зөв. Ялангуяа ягаан цамцаа өмсөх үү, шар цамцаа өмсөх үү гэх мэтээр та өөрөөр нь сонголтыг хийлгэхэд нь дэмжлэг үзүүлээрэй. Хит хитэн уншуулсан номоо ганцаараа байхдаа зургийг нь харж ярьж сууна. Энэ үед үгийн баялаг нь хурдтай нэмэгддэг. Хөдөлгөөнтэй шүлэг, дууг амархан чийжлэнэ. Хүүхдийг заавал дуулах, бүтэн чийжлүүлэх гэж та шахаад хэрэггүй. Мэдрэмжийг нь хөгжүүлэх нь хичээгээрэй. Өнгөттэй танилцаж, харамдаа гаатхан зураас дугуй дүрсийг сурах дуртай болно. Өөрийнхөө нэрийг хэлж чадна. Аливаа шин зүйл болон сонирхол татсан зүйлээ 2-3 минут төвлөрөөд 1-2 минутанд анхаарал нь өөр тийшээ шилжих байдлаар 7-9 минутанд анхаарал нь төвлөрөлттэй суудаг болно. Тэдний нэг онцлог бол гэр бүлийн доторх харилцаа. Тухайлбал эцэг эхийн хооронд үүсэх харилцаанд тун сонир соргог ханддаг. Хэрүүл маргаан, орилон, ашгаргаан, бүхэл өчүүхэн ч гэсэн үгийн зөрөө хүүхдийн сэтгэлийг хямруулж тэдний дүнсгэр ууртай эсвэл зөрүүд болгодог. Хэрвээ эцэг эх нь бие энхрийлэн хайрлаж байхыг харуул тэр дорол намайг гэж гүгээд авчина. 3 наснд хүүхдийн хүлээх авах чадвар нь хөгжиж эхэлдэг. Говцсахтаа төвчээр гарган тоглох үед нь ямар нэг юм тургуйсах явдал гарвал бие барьж болж ирдэг. Анхаарал нь сайжирч ямар нэгэн зүйлийн тухай удаан тогтож ярьдаг болно.
Эцэст нь хэлэхэд 3 нас бол хүний амьдралын хамгийн баяр баясгалантай үеийн нэг юм. Тиймээс ээж аавтаа бол хүүхдийнхаа наран, гэрлэн, сарн, мөн талны тусгал юм. Иймээс хүүхдийнхаа хөгжлийн онцлогийг хүндэтгэн тэдэнд тохирсон хүмүүсийн эерэг аргыг сонгон ирээдүйн зөв төлөвшил хүмүүжлтэй эрүүл сарууд эргэн төлөвшүүлэхэд эцэг таны үүрэг оролцсон хамгийн чухал юм шүү. Ингээд танай гэр бүлд эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.